Тэгэхээр Бурхан Алдуу бол Онон голын сав газартаа за тодруулбал 2015 оны 8 дугаар сарын 13-нд за ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байгаа. За үүнийг өчтөрөөс эхлэн иргэний хөдөлгөөнд бас эсэргүүцэж за уул уурхай сай жигжтийг огцор хүртэл одоо эсэргүүцлээ илэрхийлж ирсэн. Тэгээ одоо бол яг энэ хөлбөмбөцлийн өшөөний энд бол иргэний хөдөлгөөнд суулт хийсэн байгаа. За тэгээд дөнгөж сая бас улсын их хурлын гишүүн за Хэнтэн аймагаас одоо сонгогдсон улсын их хурлын гишүүн Батэрд нь бас сая энэ сууд хийж байгаа иргэний нийгмийн төлөөлөлтөөр ирж уулзж бас нөхцөл байдлаа бас танилцж байгаа шүнгээ улсын их хурлын гишүүн Батэрдэнтэй бас таахныг уулзуулъя. За сайхан үрж байна та. 8 дугаар сарын 13-нд одоо энэ Хэнтэн аймгийн Бачрын сумд энэ ононгийн савгаас лиценз залгасан гэж одоо иргэний хүндээ тань мэдээлэл өгж шүү. Тэгэхээр таны хувьд бол энийг яг мэдчихэж байсан уу? Энэ бол яг энэ амар болсон үйл явдал байх шиг байна. Би бол байнга одоо орон нутгатайгаа холбоо барьж байгаа. Орон нутагт одоо үйл ажиллаж байгаа, амьдарч байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа иргэд маань одоо энэ мэдээлэл байхгүй шүү дээ. Тэгээд одоо яг хэлэх юм бол энэ лицензийг зөвшөөрлөг авахын тулд энэ уул уурхайн, энэ сул баялаг руу шунсан одоо бүлэг этгээдүүд бол юу ч хийхэд бэлэн байдаг. Тухайлх юм бол ямар нэгэн байдлаар тухайн иргэдийн, багийн иргэдийн нийтийн хурлаар асуудлыг шийдэн шүү дээ. Тэгтэл бол тэр багийн иргэдийг нийтийн хурлаар өөрсдийнхөө талд ашигтай ийм шийдвэрийг бол ямар нэгэн аргаар одоо хуурч, шүүрч, мэхэлж авдаг ийм одоо жишгтэй улсууд л да. Тэр жишгээрэл би багийн иргэдийн нийтийн хурлын зөвшөөрлийг авсан болов уу гэж бодож байна. Тэрнээс бол манай одоо Бачрын сумын тэр хойтлын онон багийн иргэдтэй бол би байнга очиж уулздаг учраас манай тэр одоо онон багийн иргэд бол бүгдээрээ өвгдөөцийг өвлүүлсэн энэ унган газар нутгаа, энэ байгалийн одоо үзэсгэлэн газар тэр гол одоо цэнгэг усны хагалбар тэр газараа бол хуулахгүй төнхүүлэхгүй гэсэн бүр одоо тууштай тийм эрс одоо шийдвэртэй байгаа ард түмэн штэ. Яг одоо энэ суулт хийж байгаа улсууд уул уурхай сайд энэ ашиглалтын лицензийг олгосон жигжил сайдыг бол огцор гэдэг. Энэ улсуудын хэлсээрээ огцорчихгүй. Тэгэхээр танд бол одоо сайдыг огцруулах хүртэл одоо хууль цаашаа орох тийм эрх байгаа шүү. Тэгэхээр энэ хүмүүс яг энэ огцор гэдэг зүйлийг дэмжиж гэнэ та гишүүнийг би бол бүрэн дүүрэн дэмжиж байна. Одоо энэ зөвхөн нэг сайдыг биш. Одоо энэ ерөнхий сайдыг засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэрэгтэй байна. Тэмцэж байгаа гэдэг юм.